сонсож байгаа. За миний энэ хэдэн өнгөрсөн 7 хоног гэсэж ярьж байгаа зүйл юу вэ гэхэл Мелхизедекийн талаар бол би та бүгдэд номлож байна. За тэгэхээр энэ дээр 11 дээр Еврей номын 5-ын 11 дээр энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу жигтэй болсон тул тайлбарлахад бэрх байна. Тэгэхээр бид нар энэ үгийг хараад миний өөрийн бодол зүрх сэтгэл дотор бол энэ үгийг хараад би Илч Паулын Еврей номыг бичсэн гэж мэдэж байна. Тэгэхээр үнэхээр түүний тэр зүрх сэтгэл ямар байсан бол та бүгд бодоод үзээрэй. За Илч Паулын хэлбэл Мелхизедекийн талаарх үгийг тайлбарлахыг хүсэж байна. За тэгэхээр энэ дээр юу гэж байна гэхээр ярих зүйл их байна. Харин та нар бол хатуу жигтэй болсон тул тайлбарлахад бэрх байна. Тэгэхээр өөр үгэн дээр тайлбарлах хэрэгтэй байтал тайлбарлахгүй шууд дуусч байна энэ дээр. Тэгэхээр энэ тайлбар гэдэг нь ариун сүнсээр жинхэнэ сонсох хүмүүс энэ үгийг сонсох хэмжээгээр орхисон. Тийм учраас энийг бол дараа нэгэнгүй бичих юм бол энэ нэг сургаал болно. Сургаалаас илүүгээр үгийг бол Эхлэл ном дээр бичсэн байгаа. Еврей номон дээр байна. Тэгэхээр энэ үгнүүдийг бол хэр хэмжээгээр тайлбарлсан учраас одоо ариун сүнсээр та нар ойлгох ухаантай нь ойлгоо гэж хэлсэн. Тэгэхээр би энэ үгийг заримдаа харахтаа зарим үг бол нууц байдаг. Тэгэхээр Бурхан бол биднэрт энийг харуулахгүй гэж нууж байгаа юм биш. Харин хэр хэмжээгээр итгэлийн амьдрал дотор өсөлт шийдвэр гаргасан миний итгэл тэр хэмжээгээр ойлгох хэмжээгээр итгэлээрээ өсөж ирсэн тэр хүмүүс бол энэ үгийг уншаад ойлгохоор Бурхан бол биднэрт энийг хэлж өгсөн. Тэгэхээр Бурхан энийг хэцүү бичснээсээ биш. Харин энэ дээр юу гэж бичсэн бэ? Тэгэхээр 11 дээр энэ дээр бол хэцүү учраас биш. 11 дээр хэлж байна. Бидний чих хатуу болсон тул бидний зүрх сэтгэл тэгэхээр энийг бол хэлж ярихад хэцүү. Үгийг өшөө илээ гүнзгий ойлгохыг хүсэж байна гэх юм бол дараа нь юу болох вэ гэхээр зүгээр л энэ санаандгүй тааруулаа байлгүй. Энийг бол зүгээр л албан хүчээр тааруулаад байна гэж хараад яриад байдаг хүмүүс байдаг. Тэгэхээр бид нар энэ Библийн үгийг сайн ойлгох юм бол Есүс ч гэсэн Авраамын талаар юу гэж хэлсэн бэ гэхээр Авраам миний цаг үеийг хараад баяр хөөртэй байсан. За Эхлэл номыг бид нар харах юм бол тэгж гарч байна. Авраам баяр хөөртэй байсан гэж бол хэлээгүй шүү дээ. Тэгэхээр Авраамын итгэлийн амьдралыг бид нар нэгэнгүй харж Авраам болохоор ирээдүгөө харан өөрийнхөө итгэлийн амьдрал дотор дуулууртай даруй байсан. Итгэлийн амьдрал дотор даруй дуулууртай байдлыг харуулхад тэр өөрийнхөө дуулуураар үйлдэлээр харьцуулын үг болон тэр хуульчгүй тэр зүгээр зүйд харьцуулсан үгэн дотор байсан. Тэгэхээр тэрийг бол хаасан тэр байланган хөш хувцсаар дүүрээ бүтээсэн байсан тэрийг бол бүдэг бодог харж байна. Тэгэхээр өнөөдөр би үгийг нэгэнгүй та бүгдэд тайлбарлаж өгье. Тэгэхээр Есүс болохоор миний цаг үеийг хараад баяр хөөртэй байсан гэсэн үг бол Эхлэл номон дээр байхгүй. Гэхдээ Авраам өөрийнхөө бүхий л итгэлийн амьдрал дотор түүний тэр дуулуурыг харахад жинхэнэ энэ хүн бол баяр хөөр дүүрэн байсан. Тэр шийдвэрийг гаргасан бэхээр Есүс гаргасан.
Есүс энэ шийдвэрийг гаргаж Илч Паул энэ дээр Авраамийн Мелкизедек болон 10-1 өргөх болон Мелкизедек ирж түүнийг өрөөлсөн энэ бүгдийг харахтаа тэр бол хэн бэ гэхээр Есүс Христ, Бурхны хүү болсон Есүс Христ. Хинээр дамжуулж ирсэн бэ гэхээр Есүс бол хуулиар дамжуулж ирээгүй шүү дээ. Махбодоор ирээгүй. Бурхны амлалтаар ирсэн. Харин Мелкизедекийн тэр хийж байгаа бүхий зүйлүүдийг хараад Мелкизедекийн эрүүл бол биш, харин тэр замыг дагаад эзэн ирсэн. Авраам бол энийг хүлээн зөвшөөрсөн. Авраам энийг хараад тэр өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг харж, өөрийнхөө дуулуурыг харуулж тэгэхээр энэ дэр бол ойлгож чадах нэгэнтээ нэг нь ойлгоно. Тэр миний хувьд энийг хараад энэ юу вэ гэхээр маш их ярих зүйл их байна. Нэгэнгүйгээр нэхэр ярих зүйл их байна. Гэхдээ тэгэхээр өнөөдөр бид нар юуг харах вэ гэхээр энэ бол маш их чухал. Авраам болохоор Есүс Христийн тэр цаг үеийг харж байна. За Есүсийн нэрийг ч аваагүй, Йохогийн нэрийг ч аваагүй. Тэр бол өөрийнхөө дотор төсөөлж байгаа тэр төсөөллийг лөр бодож тэр Есүс Христийн цаг үеийг харан Бурхны тэр үед бол хийх боломжтой хэрээрээ хийж байсан. Тэрийг дагаад бид нар яах ёстой вэ гэхээр одоо болов тэр Авраам Бурхны өмнө итгэлээ харуулж байгаа тэрийг бол бид нар одоо тэр чигээр нь харуулах биш. Харин бид нар одоо ямар цаг үед амьдарч байна вэ гэхээр үг махбод болж Авраамийн тэр зургаар харж байсан тэр бүхий зүйлүүдийг бол хийж үйлдэх цаг үе байна шүү дээ. Тэгэхээр бид нар тэрийг харах хэрэгтэй. Тэгэхээр бид нар Авраам шиг биш ээ. Харин Авраам шиг бид нар тэгэхээр Авраамын зүрх сэтгэл тэрийг бид нар бол сурна. Тийм байсан юм байна. Гэхдээ бид нар бол энэ цаг үед яаж хийх вэ гэхээр Авраамын хийж байгаа шиг тэгж хийх биш. Харин өшөө илүү апгрейд, өшөө илүү бол хэд дахин итгэлийн амьдралаар амьдарч харуулах хэрэгтэй. Тэгэхээр та нар энийг сайн ойлгох юм уу мэдэхгүй байна. Харин бидний хувьд бол бүхий зүйлүүдийг бүрэн төгс хийх тэр цаг үе. Тэгэхээр энэ цаг үе ямар чухал вэ гэдгийг хараа гэдгийг хэлж байна. Тэгэхээр Авраам ч гэсэн чухал байсан. Харин одоо бол тэрнээс ч илүү агуу чухал цаг үе байна. Ягаад гэхээр Мелкизедек тэр цаг үед Бурхны агуу дээдийн дээд хаадын хаан дахилчаар ирсэн. Харин тэрийг дагаж ирэх тэр Есүс Христ Бурхны хүү ирсэн. Амен. Бурхны хүү ирэх юм бол юу босгосон юм бэ гэхээр түүнийг мэдээ. Одоо ямар итгэлийн амьдралыг бид нар харуулах вэ гэдгээс шалтгаалаад энэ цаг үед бол маш их агуу цаг үе бөгөөд маш мөнхөд үзэсгэлэнтэй Бурханд жинхэнэ итгэлийн амьдралаа харуулах тэр цаг үе. Тэгэхээр энэ болгоныг бид нар хооронд нь холбох хэрэгтэй. Маш олон хүмүүс за өнөөдөр өөрийн залбирлаар Йоб номыг бид нар уншсан. Йобын талаар миний хувьд ярих зүйл маш их байна. Маш олон хүмүүс болохоор Йобыг дагаж хийж үлдэх гээд байдаг. Бид нар Авраамыг дагах, Йобыг дагаж хийж үлдэх биш. Илияг ч гэсэн хар. За тэгээд Илия ч гэсэн мөн ийм зүйлүүдийг хийсэн. Тэгэхээр бид нар үргэлж бидний үнэхээр энэ дотроо бодож мэдчих ёстой зүйл юу вэ гэхээр бидний итгэлийн амьдрал, залбирал, хүч чадал хичнээн агуугаар хийх ёстой вэ гэдгийг бодоо. Амен. Тэр чигээр нь хий гэж бол хэлээгүй нь. Йоб номыг бид нар өнөөдөр уншсан 1-2 дугаар бүлгийг. Йобын хувьд бол ямар итгэлийн амьдрал харуулж байна вэ гэхээр бид нар бол энийг хараад бид нар энэс ч агуугаар өшөө агуугаар хийцгаая. Бурхны өмнө өшөө илүү алдрыг харуулсан итгэлээ харуулъя. Амен. Тийм болохоор
Тэр цаг үед Мелкизедек байсан бол өнөөдөр хин юм бэ? Есүс Христ. Амен. Тэр цаг үед бол харьцуулаар ирж байсан Салимийн хаан байсан. Харин одоо хин бэ гэхээр Есүс Христ үг болсон. Би эзний өдөр та бүгдэд хэлсэн. Зүгээр гэрэл бий бол үнэхээр үгээрээ бурхан гэрэл бий бол гэж нэг дуу аваагаар хэлсэн гэж энийг харж бол болохгүй. Харин тэр цаг үед Аав болон Хүү үг болсон тэр нэг бол анхааруулж хэлж байна. Гэдгийг бол энэ шинэ гэрээн дээр бидэнд харуулж өгсөн. Түүнээс гарсан үг нэгүсэл болон ивэл энийг бид нар хүлээн авсан. Одоо ямар итгэлийн амьдралаа харуулах вэ? Тэгэхээр бид нар одоо маш чухал цаг үед амьдарч байна. За миний мэдэж байгаагаар 84 85 онд би бол анх ивэл авсан. 80-ад оны тэр цаг үед Америкт уурсж байсан урсгал, Солонгост уурсж байсан урсгал гэж байсан. Маш олон хүмүүс маш их тэр сайхан цаг үеийг ярьдаг. Магдалиг ч гэсэн харах юм бол одоо энэ цаг үед сэргэлтийн тэр 2000 сэргэлтийг санаж байна. Тэгэхэд бол Магдал маш их магтцгааж байсан. Тэр бол сайхан. Гэхдээ тэр 2000 онд юм байна. Эзэн энэ тэр цаг хугацаа бүү алдаа гэж хэлсэн. Тэр юу вэ гэхээр би дахиж ирнэ. Тэр цаг үед бол заавал ялгаж харж бай. За тэр 2000 жилийн өмнө өгсөн хүмүүс яах вэ? Тэр цаг үеийн төлөө одоо энэ цаг үед бол маш их сайхан итгэлийн амьдралаар амьдрах боломжтой биш ээ. Харин Есүс Христ дэшээ өргөссөний дараа 2000 жилийн дараа 4000 жилийн дараа тэр хамаагүй Есүс Христийг ирэх тэр нэг өдрийн өмнө хамаагүй. Харин бидний итгэлийн амьдрал аль өдрийн төлөө бэлтгэлтэй байх вэ гэхээр бид нар тэр ямар өдрийн төлөө гүйх вэ гэхээр эзнийг дахин ирэх тэр өдрийн төлөө анхны амьлал. Тийм болохоор зарим хүмүүс Есүс дахиж ирэхгүй гэж боддог. Эцэг болов ганцхан хэлэхдээ тэр өдрийн төлөө бэлтгэлтэй бай гэж хэлсэн. Өөр зүйлийн талаар яриаггүй эзэн. Тэгэхээр бидний хувьд бол эзний ирэх тэр өдөр эзнийг дахин ирэх өдрийн төлөө бид нар ямар зүрх сэтгэлээр бэлтгэлтэй байх вэ гэхээр үг махбод болж ирж өхөж амилж дэшээ өргөгдсөн одоо сенти сууж байгаа тэр цагаас эхлээд одоо хүртэл энэ эзний буцсан бурхны хаанчлал одоо хүртэл яг адилхан. Аамен. Айл нэг өдөр нь маш бэлхэн дүүрэн байсан, айл нэг өдөр нь сэргэлтэй дүүрэн байсан бишээ. Харин Есүс Христ үг махбод болж ирсэн үнний үгийг бидэнд өгсөн. Сүм чуулганыг босгосон. Одоо хүртэл ямар ч нөхцөл байдалд агуу тэр цаг үе. Амен. Тэгэхээр тэрийг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр тэр бол бидний буруу. Бид нар энийг мэдрэхгүй байна гэснээрээ бурхан Есүс сенти заларсны дараа бурхан хичнээн их Есүс хичнээн агуугаар бүрэн төгс хийлээ. Бүхий л тэр хуулиудыг бол Есүс бүгдийг бүрэн төгс болгосон. Тийм болохоор дахиж ирэх тэр өдрийн төлөө одоо хүртэл бурхны зүрх сэтгэл дотор үргэлж сайн тэр цаг үе байсан. Одоо болохоор корногоос болоод тийм юмнаас болоод ийм юмнаас болоод гэж ингэ шалтак хилээд байдаг. Тэгээд тэрийг өөрийг харах юм бол тэр өөрөө тэр цаг үеийг бол ойлгохгүй байгаа учраас
Тэгэхээр Есүсийг ирсний дараа Есүс үхэж дахин амилж дээшээ өргөгдсөний дараа ариун сүнсийг илгээсний дараа тэр цаг үеэс одоо хүртэл яг адилхан цаг үе. Аамен. Энэ дээр бол маш их агуу. Тэгэхээр хэн энийг илчлэх вэ? Хэн энийг илчилж энэ тал дээр итгэлийн амьдралтай алаар амьдарч би Бурхны өмнөрхөө гайхамшигтай итгэлээ харуулах вэ гэдэг маань. Бурхны тэр цаг үе. Үгүй тийм биш. Бурхны цаг үеэр үргэлж бол байдаг. Аамен. Хүмүүс нь байн хүлээгээд байдаг. Хүлээн гэдэг маань хуучин гэрээ байсан. Хүлээж байгаад үхдэг. Хүлээж байгаад. Энэ бол Еврей номын 11 дээр гарчдаг. Харин одоо Есүс Христ ирсний дараа шинэ гэрээ дээр анхааруулж байгаа зүйл юу вэ? Аль цаг үе чухал юм бэ? Бид нар юу хүлээж байгаа юм? Үг махбод болж ирсэн Бурхны алдрыг алдаршуулсан тэр юу хүсэмжилж байна гэхээр өшөө сайн цаг үе байна. Тэр цаг үе хизээ вэ? Ариун сүнс ирж Есүс Христээр дамжуулаад Тэнгэр газар бүгд нэг болоход үнэхээр тэр сайн цаг үе байна. Библийг бол унших тийм зүрх сэтгэлч байхгүй. Тэгээ сайн мэдээ тарах тэр цаг үе байна шүү дээ. Сайн мэдээ тараагаагүй тэр цаг үед ч байна. Харин өөрөглөж бид нар сайн мэдээг тарах юм бол өргөж Бурхан бидний үйлдэлтэй. Бид нар ариун сүнсээр дүүрэн биш болохоор ариун сүнсээр дүүрэн байх юм бол бид нар явах тусам энэ бол Бурханы гайхамшигтай ажил. Бид нар энийг хааж байна. Бид нар ажиллаж чадахгүй байна. Мелхизедек шиг тийм хүн ирэх юм бол тэр цаг үе ирлээ. Үгүй тийм биш. Тэр цаг үе ирэх юм бол бид нар тэр цаг үеийг л хүсэмжлээд байна. Харин Бурхны тэр дотор бүгд бүрэн төгс болсон. Таны хүсэл тэнгэрчгээ энэ газар дээр бүгд биелэгдсэн. Амен. Бидний бодож чадаагүй тэр агуу зүйлүүдийг хүртэл Бурхан босгосон. Тэр юу вэ? Мэдэх үү? Энэ бүхий л дүүрлийн дотор дүүрлийг дүүргэсэн тэр сүм чуулган. Тэг хүмүүс бол энийг мэдэхгүй байна. Энэ ямар чухал вэ гэдгийг хүмүүс бол мэдэхгүй байна. Тийм болохоор Авраамыг та бүгд хараад үзээрэй. Авраам Мелхизедектэй уулзахдаа тэр бол хүлээн зөвшөөрсөн. Юу хүлээн зөвшөөрсөн бэ гэхээр би дахиад хэлье. Өнгөрсөн 7 хоногт би хэлсэн. Тэгэхээр тэр өөрийнх нь итгэдэг Бурхан гэж байна. Өөрийнх нь итгэдэг Бурхан байна. Авраамын би ерөөлийн талаар би урд нь та бүгдэж ярьсан. Биднэрт бол Бурхан Йохагийн нэр байна, хууль байна. Бурханы хэдэн мянган жилийн Бурханы түүхийг харж Есүсийн доторх байгаа. Есүсийн дотор байгаа тэр сүм чуулган. Тэр цаг үед бол сургаал гэж байхгүйсэн. Одоо сургаал бий болсон байна. Тэгээ олон урсгалууд бол гарах хэмжээгээр маш их хөгжсөн байна. Авраам сонголт хийхдээ Авраамын хувьд бол маш олон бурхтад үйлчилж байсан. Харин гэтэл өөрийнх нь өмнө энэ Эхлэл номоор ирсэн энэ Бурхан болохоор Тэнгэр элчээр дамжуулж ирсэн бөгөөд би энэ үгийг харахтаа тэр Бурхан ирсэн. Тэр Бурхан бол хэн байсан бэ гэхээр Тэнгэр элчээр Авраамд Бурхан бол Тэнгэр элч болон эрэхтэй үргэлж хүний дөрхөөр ирж байсан. Тэгэхээр яагаад энийг Бурхан гэж хэлээд байгаа юм бэ гэхээр бид нар Бурхтыг сайн мэдэх хэрэгтэй. Бурхад гэж хэлэхэд хязгааргүй ойршигч Бурхан бишээ, харин
Тэр цаг үед бол бурхтууд маш их байсан. Бүгд бурхан. Хөдөлсөн ч бурхан, хөдлөхгүй байсан ч гэсэн бурхан байсан. За хэн нэг ирлээ. За тэр бидний мэдхгүй хэрлээ гэх юм бол тэр бурхан зүүдэн үзэгдэх юм бол бурхан. Бүгд бурхан байсан харин Авраамын тэр цагийг хүртэл хуурам шүтэн шүтэж байсан харин энэ бурхан бол өөр бурхан байсан. Яагаад энэ бурхан өөр байна вэ гэхээр энэ дээр бол бусад бурхад шүтэнүүд нь ерөөс ярьдаггүй. Харин энэ бурхан бол ярьж байна. Тэр амлалтаа өгч байна, хүслээ өгч байна, агуу амлалтыг өгч байна. Маш их агуу амлалтыг өгч тэрийгээ бол хийнэ гэж бол хэлж байна. Өнөөдрийн хүртэл Авраам бол хуурам шүтэж байсан бол тэр хуурам шүтэнүүд бол хизээч ярьдгүй, хизээч илчилтийг өгдөггүй. Өөрийнхөө хүслийн дагуу зүрхлээс урсж гарч байгаагийн дагуу бол шүтэж байсан. Харин энэ бурхан бол ярьж байсан. Тэгээд байнга Авраам дээр бол ажиллаж байна. Өөрийгөө илчилж өгч байна. Тэгэхэд Авраамын хувьд Мелхизедекийг ирэхэд бурхан босгосон, бурхан илгээсэн гэдгийг бол Авраам өнөөгөр дамжуулж ойлгосон. Аамен. Ямар бурхан билээ? Авраамын үед бол Йохагийн нэрч байхгүй байсан. Тэнд бол бүрэн төгс бурхан. Аамен. Агуу дээд бурхан. Эхлэл номын 14-ийг харъя. Тэр өөрийнх нь зүрх сэтгэл дотор байсан тэр бурхан байна. Бурхан хэн бэ гэхээр өөрийнх нь зүрх сэтгэлээр шийдвэр гаргасан. Тэр бол бүрэн төгс бурхан. Надад тусалж намайг агуу үндэстэн болгож бүхий л үндэстэн надаар дамжуулаад хэдэн жилийн туршид биш хэдэн мянган жилээр дамжуулаад бурхан бүхий л ертөнцийг бол өрөөх тэр бурхан. Энэ бурхан бол агуу бурхан гэж за эхлэл номын 14-ийн 18-аас 20-ыг уншия. Салемийн хаан Мелхизедек талах дарс авч гарч иржээ. Тэрээр хамгийн дээд бурхны дахилж байв Авраамыг өрөөж хэлэхдээ тэнгэр газрын эзэн хамгийн дээд бурхан Авраамыг өрөөх болтугай. Та нарын дайсны гарт чинь тушаасан хамгийн дээд бурхан магтагдах болтугай гэв. Авраам түүнд бүх юмнаас 11-ийг өгчээ. Амен. Амен. За нэг дахиад харъя. За тэгэхээр энэ дээр бол өрөөж байна. Тэнгэр газрын эзэн хамгийн дээд бурхан Авраамыг өрөөх болтугай. Тэгэхээр өөр шашнаас энийг хайж харах юм бол тэнд нэг адилхан зүйл байдаг. Тэр юу вэ гэхээр бүтээлийн талаар бол ерөөсө тодорхой тайлбарсан тийм зүйл байдгүй. Маш сонин. Харин Христэд итгэдэг хүмүүсийн үг бол 1-р бүлгээс эхлээд бурхан бүгдийг бүтээсэн гэдгийг бол бид эхлэл номын 1-р бүлгээс харж байна. Энэ дээр бол маш их сонирхолтой тодорхой гарч байна. Харин өөр бурхтад ийм зүйлүүд байдаггүй. Тэгээ энэ том шашнуудыг харах юм бол тийм зүйлүүд бол байдгүй. Тэгээд дараа 20-ыг харах юм бол та нарын дайсны гарт чинь тушаасан хамгийн дээд бурхан магтагдах болтугай. Авраам түүнд бүх юмнаас 11-ийг өгчээ. Амен. Тэр энэ үг болохоор маш их ойролцоо үг байна. Өөрхийн сонссон үг байна. Тэгэхээр энэ үг бол Авраамын мэдж байгаа үг хоёр бол адилхан учраас бурхан босгосон, бурхан илгээсэн Мелхизедекийг. Амен. Тэр энийг бол хэлбэр дүрсээр ирж байна. Одоо яах вэ гэхээр бид нар энэ үгээр Библийн үгээр бол тунхаглагдаж байгаа үгээр бид нар хардаг бурхан Есүс Христийг илгээсэн.
Есүс Христийг босгосон Есүс гэдэг маань би махбодын хувьд ирсэн учраас зүгээр л энгийн харагдаж байгаа. Би ч гэсэн энгийн тэгээд үзэсгэлэнтэй биш. Намайг зөв юу ч биш болгож харж байна. Харин Бурхан Аав намайг илгээсэн. Амен. Аав намайг илгээсэн. Амен. Энэ бол Есүс Христийн үгийн утга нь энд байна. Би Ааваас ирсэн. Энийг бол гэрчлэнэ гэд гайхамшигт Бурханы бэлэг тэмдгүүдийг хийсэн. Харин бидний итгэл мөнх ам болвол Бурхан болон түүний илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнх амэ гэж хэлсэн. Амен. Авраамын хувьд бол хүлээн зөвшөөрсөн. Бурхан босгосон. Бурхан илгээсэн Мелкизедекийг бүгдээр дагаад хэлэхгүй. Бурхан босгосон. Бурхан илгээсэн. Энэ бол миний зүрх сэтгэл дотор миний бүр яс бүр чөмгөнд хүртэл үнэхээр янгины хэрэгтэй. Намайг хөдөлгөх хэрэгтэй. Тэр өөрөө 11-гээ өргөхдөө би хүнд өгч байна гэсэн зүрх сэтгэл бол байгаагүй гэдгийг мэд хэрэгтэй. Амен. Тэгэхээр маш олон хүмүүс итгэлийн амьдралаар хүний өмнө хийгээд байна. Гэхдээ бидний хувьд Бурхан Есүс Христийг илгээсэн үг махбод болж ирсэн түүнийг илгээсэн бөгөөд ариун сүнсийг илгээсэн. Харин бидний хувьд дараачийн шат гэж байна. Одоо бол Мелкизедекийн тэр замыг даган Есүс Христ ирсэн. Есүс Христ ирээд үхэж дахин амилж дээшээ өргөгдөн сентэ задарсан тэр зүгээр байхгүй болчоогүй. Есүс Мелкизедекийн тэр замаар дамжин ирсэн. Тэгээ тэр бол ертөнцид бол Бурхан босгосон, Бурхан илгээсэн тэр юу вэ? Сүм чуулган. Нэг хэлж байна. Сүм чуулган гэдэг нь Есүс Христийн бие. Есүс Христийн биеэр дамжуулаад Мелкизедекийн тэр хийж байгаа үйлдэл бол адилхан байна. Өрөөж байна. Сүм чуулган л бидний мэдэх ёстой зүйл юу вэ гэхээр зөвхөн сүм чуулган л өрөөх эрх мэдэл хүч чадал байдаг гэдгийг бид нар сайн мэд хэрэгтэй. Тэгэхээр энэ сүм чуулганыг хэн босгосон бэ гэхээр ариун сүнс пастораар дамжуулаад энэ сүм чуулган маань бий болсон. Тийм болохоор бидний хувьд яаж энийг үнэхээр энд хандах вэ гэдэг нь маш их чухал. Авраамийн хувьд бол Мелкизедекийг харахтаа тэр яаж хандлаа гэхээр энэ бол намайг өрөөнө. Амен. Тэгээ дараа нь тэр хүүгээ өргөсөн, Исаакийг өргөсөн. Хүүгээ өргөнө гэдэг нь энэ бас тусдаа. Гэхдээ Авраамийн хувьд бол тэр 11-гээ өргөнө гэдэг нь бас Бурхан хүлээн зөвшөөрсөн бөгөөд Есүс яг тэр чигээр нь дагаж хийх хэрэгтэй. Та нарын 11-гээ өргөхдөө хуулийн дагуу хийх юм бол болохгүй гэдгийг хэлсэн. Амен. Авраам өөрийнх нь амьдралд бүхэл зүйлүүд 12 дээр Бурхантай уулзсан, 14 дээр Мелкизедектэй уулзсан, Авраам 21 дээр хүүгээ өргөсөн. Тэгэхээр Эхлэл номыг харах юм бол юу байна вэ гэхээр нэггүй Бурханы өмнө өөрх нь хийж байгаа үйлдэл байна. Тэр миний цаг үеийг хараад баяртай байсан гэсэн үйлдэлийг хэлж байна. Амен. Тэр 11 бидний дагж байгаа тэр даган өргөж байгаа 11 бол хуулийн 11 биш ээ. Бидний 11 гэдэг нь ямар зүйл вэ гэхээр Бурхан босгосон, Бурхан илгээсэн.
Тийм болохоор бид нар энэ 11-ийг 11 гэж хэлэхэд маш олон хүмүүс бодож байгаа зүйлүүд байна. Материалын зүйлс, мөнгө, цалин үүнийг л бодоод байдаг. Маш их боддог. Тэгээд дараа нь бол заргалдаад байдаг. 11 миний цалин яаж идэж ууж амьдрах юм гэж энэ болгоныг бодно. 11-ийг өргөхдөө бид нар юунаас гарах вэ гэхээр зүгээр л нэг хийх ёстой юм шиг. Би хийх ёстой гэж бодоод хийх биш, өргөх биш. Харин жинхэнэ миний итгэлийн амьдрал дотроо би энийг бол хийж үлдэх хэрэгтэй. Матай номын 23 бидний сайн мэддэг үг байна. Энийг уншъя. Матай номын 23 хоёр нүрт фарисеучуд хуулийн багш та нар золгүй та нар га гонд Израилийн 11-ийг өргөдөг атлаа хуулийн чухал нөхцөл болох шударгаас өршөөл итгэлийг орхигдуулдаг чухамдаа бусдыг нь орхилгүй эдгээрийг үйлдэх ёстой байсан юм аа. Амен. Матай номын 23. За тэгэхээр энд байгаа энэ парсей хүмүүс бол хоёр нүртэнгүүд бол хуулийн дагуу 11-ийг өргөж байна. Тэгээд тэд нар өөрсдийнхээ 11-ийг өргөхдөө ерөөс яагаад өргөд байгаагаа ч ойлгохгүйсэн. Харин Есүсийн хувьд бол та нар шударгаас өршөөл итгэлийг орхигдуулсан. За итгэл болон өршөөл гэх мэт хайрыг хэлж байна. Энэ шударгаас энэ гурван зүйлийг өргөх ёстой байтал харин Авраамийн хувьд энэ харьцууллыг хараад энд ойлгож тэр өөрөө бол жинхэнэ баяр хөөртэй зүрх сэтгэлээр өргөхдөө өршөө илүү ойрхон Бурхны өмнө очиж Бурхны өмнө улам илүү итгэлээрээ өснөө. Тийм болохоор харин сүүлийн үед харах юм бол арай эсрэгээр яваад байна. Бидний итгэлийн амьдрал яагаад тэгэхээр маш олон хүмүүс сүм чуулганыг зөвхөж байна. Сүм чуулганыг шүүж байна. Сүм чуулганы тушаалыг бол юу ч биш юм шиг харж байна. Авсан ч яхаа аваг байсан ч яхаа. Ахлагч болоод яах вэ? Сайн мэдээ тарагч болоод яах вэ? Хэлж байгаа хэл ярих зүйл чи хэлж ярьж чадахгүй гэж тэгж боддог хүмүүс. Сүм чуулганыг харахад бурхан босгосон, бурхан илгээсэн энэ сүм чуулган. Би 11-ийг өргөхдөө болвол би үнэхээр 11-ийг өргөхгүй байх юм бол энэ сүм чуулган маань бол зогсож чадахгүй. Тэгэхээр би бурханы өмнө 11-ийг өргөхдөө Авраамийн тэр зүрх сэтгэлээс ч илүү зүрх сэтгэлээр өргөх хэрэгтэй. Амен. Малах номыг бүгдээр харцгаая. Малах номын 1-ийн Малах номын 1-ийн 7-оос 14-ийг бүгдээр уншиж жоохон урт. Гэхдээ бид нар энэ үгийг заавал харах ёстой учраас уншиж өгье. Та нар бузарсан дахлыг миний дахлын ширээн дээр өргөж байна. Гэвч та нар бид таныг яаж бузарсан юм бэ гэдэг үгээрээ та нар эзний ширээ гэдэг чинь жигшил юм гэж хэлж байна. Та нар сохрын дахил болгон өргөж байгаа нь муу биш гэж үү? Та нар доглон болон өвчтөйг өргөж байгаа нь муу биш гэж үү? Үүнийг захирагчдаа авчирч өг. Тэр та нарт таатай хандах уу? Эсвэл тэр та нарыг илгэцгээр хүлээн авах уу гэж төг төмдийн эзэн айлдаж байна. Харин түүнийг бидэнд нэгүсэнгүй хандуулахын тулд та нар одоо бурхны тааллыг хайхгүй гэж үү? Та нар иймэрхүү өргөлүүдтэй байхад тэр та нарын хэн нэгнийг илгэцгээр хүлээн авах уу гэж төг төмдийн эзэн айлдаж байна. Дахлын ширээн дээр минь дэмий хоосон гал асаахгүй тулд та нарын дундаас хэн нэг нь хаалгануудыг хаагаасаа би та нарт таагүй байна. Та нарын гараас би өргөлийг чинь хүлээн авахгүй гэж төг төмдийн эзэн айлдаж байна. Нар мандахаас нар жаргах хүртэл миний нэр үндэснүүдийн дунд агуу байж газар бүрт нэрд минь зориулан утлаг болон цэвэр эдэн өргөлийг өргөх болно. Учир нь нэр минь үндэснүүдийн дунд агуу болно гэж төг төмдийн эзэн айлдаж байна. Гэвч та нар эзний ширээний бузарлагдсан түүний үр жимс хоол хүнсний хувьд гэвэл тэр нь үл
үнэлэгдсэн гэж хэлснээрээ та нар үүнийг бузралж байна. Та нар бас хараач энэ нь ямар ядаргаатай юм бэ гэж эхлээд үүнийг зэвүүцсэнгүй сэжиглэн гэж дөг төмдийн эзэн айлдаж байна. Та нар хулгайлагдсан доглон эсвэл өвчтэй амьтныг авч ирдэг ийм юмсыг та нар өргөл авчирдаг. Түүнийг чинь би та нарын гараас зөвшөөрөн авах ёстой гэж юу гэж эзэн айлдаж байна. Хонин сүрэг нь эр хонь байхад түүнийг өргөхөөр татгалцсан атлаас эзэн өө сэвтэй амьтныг дахил болгон өргөдөг. Ловирчин хараагдаг. Учир нь би агуу хаан бөгөөд үндэснүүд нэрээс минь эмээдэг гэж дөг төмдийн эзэн айлдаж байна. За Малайх ном бол хуучин гэрээний хамгийн сүүлчийн ном. Есүс Христийг ирэхээс 300 жилийн өмнө Бурхны хэлсэн сүүлчийн үг байна. Сүүлчийн хэлсэн үг 1-р бүлгээс эхлээд төгсгөлийн бүлэг хүртэл энэ дээр бол асуудал байна. Тэн дээр юу вэ гэхээр 11-ийн талаар маш их сануулж хэлсэн байна. 11-ийн талаар Бурхан ямар их үгийг энэ дээр хэлсэн. Тэгээд Бурхан та бүгд бодоод үзээрэй. За бид нар бол хуучин гэрээний номыг өөрийн залбирлаар уншиж байгаа. Тэгэхээр маш олон удаа би бол ярьсан. Энд бол хамгийн сүүлд Малайх ном дээр Бурхны хэлсэн үг юу вэ гэхээр та нар миний хийж байгаа ажлыг бол шүүж байна. Миний босгосон зүйлүүдийг дэндүү болохоор шүүж байна. Яагаад гэхээр та нар 10-ийнхаа 1-ийг хар. Та нар 10-ийнхаа 1-ийг авсрахтаа хонь үхэр авсарч байна. Тэр хонь үхрээ авсрахтаа тэр хоньыг бол хэн хүлээн авах вэ гэхээр ахлах дахилч нар хүлээн авдаг. Ахлах дахилч нар бол ажил хийж чадахгүй учраас газарч байхгүй. Тийм болохоор та нарын авчирсан хондийг надад үйлчилж байгаа дагалдагч нар, дахилч нар иднэ. Харин тэдний авчирч байгаа зүйлүүд нь юу вэ гэхээр маш олон хүмүүс өөрсдийнх нь тэр сүнслэг итгэлийн нүдэнд байхгүй болж байна. Бурхны өмнө бол хүнийг харж байна. Нэг үгээр хэлэх юм бол тэр өөрөө бол нэлээд ядарч байгаад мөнгө олж ирсэн. За тэгээд түүний олж ирсэн мөнгөний 11-ийг өргөхөд бол дахилж авч явна. Тэгээд тийм зүрх сэтгэл тэр хүний дотор бодогдоод байгаа учраас би ингэж хэцүү зовж ажиллаж мөнгө олж байна. Дараа нь яах вэ гэхээр сүулдэ бүр өвчтэй амтан хоньыг бол өргөж байна. Тэгэхээр тэр өвчтэй хонь малыг бол яаж ахлах дахилч нар идэхвүлээ. Тэгээд сүулд нь бол бүгд дахилч нарын хэрэглэх тэр газрыг бол хэлж байна. Тэнд бол бүгд онгорхой байна. Тэгээд дахилч нар бол идэх зүйлгүй байна. Тэгэхээр тэрийг бол Нехемия номон дээрээс бид нар харж болно. Гэхдээ би тэрийг бол яриаггүй. За тэгээд тэр Асклааданд бол хонь ямаа байх ёстой байхгүй дандаа өвчтэй хонь юмаа байна. Дахилч нар бол идэх боломжгүй. За бид нар ингээд айлмыг арилгаж байхад тэр айлан бол жоохон ч гэсэн жоохон хар юм уу тийм жоохон муудсан байх юм бол бид нар бол нэлээд гүнзгий ухаж авч хайдаг шүү дээ. Харин тэр чигээр нийдэх юм бол нэг тийм сайн биш. Харин энийг авсрахад энэ өвчтэй малыг авсрахад бол дахилч нар идэхгүй байна, өлсөж байна. За тэгтэл энэ хүмүүс дахилч нар болохоор яваад ажиллах уу гэд хоорондоо бие бинийгээ хараад ичгэвтрээр хоорондоо хүмүүсийн асуудал болоод хувирчиж байна. Тэгэхээр Бурхны зүрх сэтгэл энэ дэр маш их өвдөж Малайх номон дээр юу хэлж байна гэхээр би энийг босгосон та нар намайг үл тоож байна, үгүйсгэж байна. Надад өгч байгаа гэж харалгүйгээр дэндүү та нар өөрсдийнхөө дураар хийж байна. Тийм болохоор тэр хаалгануудыг хаагаасаа. Тэр энэ бол бэлэг тэмдэг болгож хэлж байгаа биш. Үнэхээр тэр хаалга хаагдсан. Яагаад тэгэхээр тэр цагаас эхлээд Бурхан бол тэр өвчтэй амьтныг хүлээн авах боломжгүй. 300 жилийн дараа юу болсон бэ гэхээр Есүс Христ ирж
Түүний босгосон сүм чуулган босож. Амен. Харин ингэж байгаа сүлдээ сүм чуулган дээр ийм зүйлүүд гарах вэ. Харин харамслаа нь одоо энэ цаг үед ч гэсэн ийм зүйлүүд байна. Тэр энэ нэг бол хүмүүс амархан ойлгох боломжгүй. Жинхэнэ үгийг мэддэг хүн энэ сүм чуулган нэг бол бурхан босгосон. Амен. Гэдэгт итгэж байна. Энэ сүм чуулган бурхан илгээсэн. Өөрөөр зогсохгүй. Тэгээд өөр асуудлууд бас зөндөө байна. Тийм болохоор би үргэлж та бүгдээс хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр сүм чуулганыг бол тэгээ хагаралдуулахын ажлыг бол ерөөсөө тийм зүйлд оролцож болохгүй, бүгдээрээ хамт байгаад пастрыгаа пастор биш болохгүй. Харин тийм зүйл бүү оролцоорой. Харин холоо тэр Ромд очиод өөр газар сайхан аялаар явсан дээр байхгүйсэн дээр ийм асуудлууд байгаа цаг үед. Тэгэхээр бурхан бол зүрхсгэл энд бол маш их шархалж өвдөж байна гэдгийг энд байгаа хүмүүс мэдэхгүй байна. Тэгэхээр бид нар энэ үгийг харахтаа энэ хүртэл ойлгоно гэх юм бол энэ бол жинхэнэ маш их өссөн итгэгчээ. Харин энэ хүртэл бол ингэж ярина гэдэг бол хэцүү. Яагаад тэгэхээр пастор энийг заах хэрэгтэй байна. Пастор маань өөрөө юу вэ? Ахлах дахилч шиг 11-ийг хүлээн авна. Тэгэхээр би 11-ийг би өөрөө авцгаа юм биш. Тэрний 11 дотроос би цалин авдаг бөгөөд сүм чуулганы дотор байгаа тэр мөнгийг бол сүм чуулган маань бас хариуцсан зохицуулдаг шүү дээ. Тэгэхээр энийг бол бизнесийн тал дээр харах юм бол бид нар бизнес гэж бол харж болохгүй. Харин би бурханд үнэн зүрх сэтгэлээс 11-ийг өргөх юм бол Авраам Мелкизедек Авраамыг юрөөсөн шиг Авраам бол түүнд 11-ийг өгсөн шиг миний амнаас гарч байгаа, миний зүрх сэтгэлээс гарч байгаа тэр зүйлүүд бол харамсах зүйл ерөөсөй байхгүй байх хэрэгтэй. Би бурханд бол өргөж байгаа энэ аз жаргалаар дүүрэн байх хэрэгтэй. Есүс Авраамыг хараад миний цаг үеийг хараад энэ баяр хөөртэй байсан шиг бидний хувьд ч гэсэн мөн адилхан байх хэрэгтэй. Сүм чуулган маань Есүс Христийн сүм бие учраас бид нар үүнийг харуулах хэрэгтэй. Авраам бол энийг хараад баяр хөөртэй байсан бол бид нар бол энэ сүм чуулганаа босгоод баяр хөөртэй байх хэрэгтэй байтал явах тусам энэ ертөнц сүнсээр бол маш их завхарч байна. Явах тусам бол үнэхээр маш их хургаараа жичиж байна. Харин бидний мэдэх ёстой зүйл бурхан босгосон, бурхан илгээсэн. Бурханы хаанчлал энд байна. Тэр газар хаана вэ гэхээр тэр бол сүм чуулган. Амен. Тэр пастор тэр энэ сүм чуулган. Тэгэхээр тэр дэнгийн дунд зогсож байгаа, лааны дэнд дунд зогсож байгаа тэр бурханы хэлсэн, Есүсийн хэлсэн. Би бол энд бол талархаж байна. Тэгэхээр манайх энэ удаа бол ахлагч нар болон үйлчлэгч нарыг маш их томилсон байгаа. Энэ бол маш их чухал. Тэгэхээр энийг бол энэ юу ч бишээ гэж бодож болохгүй. Энэ бол маш чухал. Бурхан болохоор энэ үнэхээр гайхамшигтай ахлагч удирдаг сайн мэдээ тараагчийг бурхан биднэрт өгсөн. Тэгэхээр энэ дээр бол гал халуун тэм зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгж байж би энэ бурханы надад өгсөн энэ үүрэг хариуцлагыг би яаж хийж амжилттай хийх вэ гэсэн зүрх сэтгэлээр хийж үлдэх хэрэгтэй. Энийг бол хэн дуртай нь мэддэг зүйл биш ээ. Энэ бол жинхэнэ итгэлийн амьдралаар сайн амьдарч байгаа. Хүмүүсийн дотор бас сайн мэдхгүй сорилтонд орж байгаа ч хүмүүс байна. Харин энэ үг гэдэг маань энэ бол үг биш, энэ бол бурханы үг ээ. Энэ хүртэл ойлгоно гэх юм бол энэ жинхэнэ итгэлийн амьдралаар сайн амьдарч байгаа хүмүүсийг хэлж байна. Бид нар амьдралынхаа туршид бурханы босгосон, бурханы илгээсэн би бол өөрийнхөө зүрх сэтгэлээр энэ болгоныг хүлээн авъя гэдэг итгэлийн амьдралаар амьдарсан итгэгч нар байхыг хүсэж байна. Бүгд